Сайн мэцхан өргөмөнд үзэгчтэй та бүхэн сар шиндээ сайхан шинэлж байна уу? SH зураг бүтээлчдийн зүгээс сар шинийн баяртай холбогдуулан амар ойн Монгол түмэн цуврал нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэж байгаа байлаа. Ингээд энэ удаагийнхаа ээлжит нэгэн дугаарыг Оросын албаны улсын элчин сайдын яам дээрээс үзэгч та бүхэндээ эхлэх хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд нэвтрүүлгээ тоглон сууж таалан сойрох нь. За, эрхэм хүнд элчин сайтаа сайхан шинэлж байна уу? За. Сайхан тамхи байна. Та бүхэнд цагаан сарын баярын мэнд төвшүүлье. За, баярлалаа. 1936 оноос байгуулагдсан Орос Монголын найрамдлын гэрээ харилцан туслах гэрээнээс хойш одоо өнөөдрийг хүртэл Орос Монголын ахын дүүсийн хооронд ажил төрөл хөгжлийн их өндөр төвшөнд хүрч байгааг та юу гэж үнэлэх вэ? Я бы разделил, конечно. Би таны асуултыг хоёр хэсэг болгож хариулъя. 1936 онд байгуулсан зөвлөлт холбоот улс, бүгд найрамдах Монгол ард улс хоёр орны хооронд байгуулсан энэхүү гэрээ зэрэг улс төрийн хамтын ажиллагааны үндсэн дээр суурилсан гэрээ. Энэ гэрээний үндсэн дээр 1939 онд Монгол Оросын цэргийн хүч халах болын байлдаанд амжилттай ялт байгуулсан нь мартагдахын аргагүй дурсамжид түүх болсон. Энэ үйл хэргийн үнэлж баршгүй хувь нэмэр нь дэлхийн 2 дугаар дайны ялтанд нөлөөлсөн юм. Энэ үйл хэрэг Монгол улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан. Дэлхийн улс төрийн газрын зураг дээр Орос улс, Монгол улс хоёр нь газар нутаг хил хязгаар эдийн засгийн бүх зүйлээрээ бие даасан тусгаар улсууд бөгөөд найрамдалт харилцаатай харилцан тусцах гэрээтэй улсууд гэдэг нь илэрхий болсон. 1993 онд Оросын албаны улс, Монгол улс хоёрын хооронд найрамдалт харилцан хамтын ажиллагааны талаар баримт өвчгүүдэд тусгагдсан нь 20 дугаар зууны туршид энэ гэрээ хэлбэрлэлтгүй хэрэгжиж ирсэн ач холбогдол нь үн цэнтэй бөгөөд 1993 онд дахин тодтогдсон нь 21 дугаар зуунд ч хэвээрээ байх бизээ. Бид цаашид цэрэг улс төрийн цэргийн техникийн салбарт өмнөх үеүч шиг бололцооныхоо хэрээр харилцан тусалцаж нэгт хамтран ажиллах юм а. Үүний зэрэгцээ манай хоёр улс боловсрол соёл шинжлэх ухааны салбарт нэгт хамтран ажиллах болно. Өнгөрч байгаа сарны тооллын мэчин жилд хоёр улсын хооронд бий болсон онцлог зүйл гэвэл 1921 оны 11-р сарын 5-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиосон гайхамшиг сайхан жил байсныг онцлон дуртъя. Ирж байгаа дахиадчлалын талаар гэвэл Орос ардын үлгэрт гардаг галт шуу гэсэн баатарлаг шудраг үйлсийн талаар гардаг үлгэр байдаг. Үүнийг аз жаргал сайн сайхан зүйлийг авч ирнэ гэж бэлэгддэг. Ирж байгаа дахиаджилд бид улс төрийн талаар эрчимтэй хамтран ажиллахын сацуу гол нь хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах суурийг гүн бат тавьж 1917-1918 оны хичээлийн жилүүдэд боловсролын салбарт Монголоос Оросын албаны улсын ихтэй сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх одоогийн байдлаар Оросын албаны улсын боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас төлөвлөснөөр 476 оюутан суралцж байна. 2016 оны 4-р сард бид хурдвчилсан программаар Оросын албаны улс, Монгол улсын гадаад хэргийн яамны сайд нарын төвшөнд хийсэн хилцээрээр энэ тоог 500 төгрөгөөр төлөвлөсөн. Гэвч энэ тоогоор хязгаарлагдана гэсэн үг биш юм а. Үргэлжлэн шатлан өсөд явах юм. Өнгөрсөн жил 50 төрлөөр суралцаж болохоор төлөвлөсөн сонголтоо суралцагчид өөрсдөө сонгох юм а. Хуучин зөвлөлт холбоот улсын үеийг бодоход Монголоос суралцагчдын тоо эрс цөөрсөн ч гэсэн бусад улс орны суралцагчдаас төрөл мэрэгжил болон тоогоороо дутуугүй байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард танай боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Ноён Батсуур Оросын албаны улсын боловсролын 3 том салбар болох соёлын яам, боловсрол соёл шинжлэх ухааны яам, спортын биеийн тамирын яамдуудтай уулзаж амжилттай хилцээр хийсэн нь цаашдын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагаа шинжлэх ухааны салбар, боловсролын салбар, соёлын салбар, спортын салбар зэрэг өргөн хүрээг хамарч хүмүүс хоорондын хүмүүнлэгийн харилцаа зөвхөн оюутан, аспирант, эрдэмтэн сэтгүүлч зэрэг хязгаарлагдах биш, цаашид өргөн хүрээг хамарсан зарчмын шин түвшний харилцаа байх болно. 2014 оны 11-р сард Оросын холбооны улс, Монгол улс хоёрын хооронд харилцан визгүй зорчих болсон. Энэ цагаас эхлэн төрөл бүрийн зорилгоор зорчигчдын тоо хоорондын харилцааны уурсгал эрс ихээр нэмэгцээ. Нэг хэсэгтээ үүнээс өмнө Монгол Оросын шалган нэвтрүүлэх хэлтээр хүндрэл үүсдэг байсныг Монголын хэвлэлүүд хурцаар шүүмжилж байсан. Монгол нөхөдд телевиз үзэгчтэй хандан амлахад энэ зам бид
орчин үеийн шин шалган нэвтрүүлэх төвийн барилга байгууламжийг бүрэн дуусгаж ажилд оруулна. Энэ бол манай хоёр орны хүмүүнлэгийн харилцааны нэг гол зүйл нь болох юм. Хоёр талын зорчигчдын саадгүй нэвтрүүлэх хил болон гайлын ажиллагааг хурдан шуурхаад болгоно. Саяхнаас бид шин төслийг авч хэлцэж байгаа. Энэ төсөл бол зөвхөн манай хоёр орны хамтын ажиллагаанаас гадна танай өмнөд сайн хөрш Хятад улс өнгөрсөн оны 6 дугаар сард 3 улсын ерөнхийлөгч нарын цаашаа дэмжсэн 3 улсын хамтын ажиллагааны коридорын тухай програм юм а. Энэ нь 3 улсын аялал жуулчлалын хөнх нуур, хөвсгөл нуур, байгаль нуур гэсэн 3 нуурыг холбосон аялал жуулчлалын нэгдсэн програм юм а. Энэ нь цаашдаа групп жуулчдыг аялуулдаг сайн авто замын сүлжээтэй болох юм. Хөвсгөл нуурын хатгалаас ханх хүртэлх авто замыг хамтын ажиллагааны хүчин чармаалтаар тавьж чөлөөтэй ая тухтай аялал жуулчлалыг бий болгох зорилготой. Энэ нь Иркутск болон Оросын жуулчид танаа манаа улсад ирсэн олон улсын жуулчдад ая тухтай таатай нөхцөл бий болгохыг зорж байгаа хэрэг юм а. Энэ мэтчлэн хүмүүнлэгийн салбарт хамаарах олон янзын төслүүд судлагдаж байна. Сотрудничество между людьми. Будем над этим целый год работать. Амрын Монгол төмөн нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар Орос улсын элчин сайдын яамдраас үзэгч та бүхэндээ хүрлээ. Ингээд ирж би ондоо та бүхний минь юу сонсох гэсэн цагаан хүсэл биелж явах таа гэсэн үлцээтэй яриалаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлүүлж байна. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.